Би өрөөний дасгал заах гэж байна. Өрөөний дасгал нь бол шингийн хийхэд амархан байдаг. Ингээд намайг дагаад тэгээрээ эхний дасгал бол хилээр тагнаар угаа сайн тултан шахаж түлхэх нь. Тэгээд буцна. Тултан шахлаа буулгана. Хилээр тагнаар угаа түлхэхэд бол энэ авд булчин чангарч байгаа. Тэгээд хилээрээ тагнаар угаа түлхэхдээ харандаа доороо тавиад үсэх юм бол булчин чангарангаа харандааг доош нь түлхэж байгаа. За энийг 10 удаа хийж үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За дараагийн тасал нарийн хүндрүүлээд түрүүн данд тагнаар угаа дээшээ өчтөд түлхсэн бол одоо эхлээд түлхлээ дээшээ буцаад доошлохдоо хилний доор байгаа хоосон зариу түлхэнэ. Эхлэе. Тагнаараа түлхэхэд энэ авь чангарч исэн бол хилний доошоо түлхэхэд бол энэ авьд цаана чангарч байгаа. 10 хийж үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За энэ цэцлийг хийхэд эрүүгээ зууж болохгүй. Зарим хүмүүс эрүүгээ зуугаад нойр чангалаад идэх. Хэрвээ нойр чангалахад байх юм бол гараараа дарж хийж болно. За дараагийн цэцэл нь болохоор үзүүрээ урагшин сунгана. Ингээд сунгахдаа хилний үзүүр хамарны доор харалтай байхаар хамарлууч хийсэн байхаар за мөн энэ цэцлийг хийхдээ энэ эрүү амыг чангалж хийж болохгүй. Мөн зарим хүмүүс амаа арагшин алгасан байдал. Ингэж хийдэг. Энэ буруу. Ам урагшаа. Мөн энэ дасгалыг хийхэд энэ эрүүгээр чангарах гээд байх юм бол энэ дарж өгөөд ингэж хийж болно. Хийж үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Асуулчин дасгал. Амаа ангаагаад арагшаа гидээсэн байдал амаа хамх юм. Үзүүлээ. Тэгээд буцаад бүржлүүлж чинь арагшаа гидээхдээ бүр тултлан гидээхгүй давид хүзүүний хооронд гарын цангацсан гарын датай зай үлдээ. Бүр ингэж тултлан гидээхгүй. За 10 удаа хийж үзье. Амаа ангаалаа. 2 3 за илүү ачааллахын тулд энэ зэшний энд гараар дарж өгье. 4 5 6 7 8 9 10. За ингээд нийт 4 дасгал заалаа. Эдгээр дасгалыг 7 хоног дундчаар 3-4 удаа их юм бол 3 сарын дараа ээлд одоо өөрчлөлт орсон байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Дараагийн эмчилгээ хүртэл баяртай.